$104 дотор л тогтож байна. Энэ нөгөө нүүрсний, зэсийн, алтны зах зээлийн хашигдагтай адилхан ноолуур бас ийм зах зээлтэй. Тэгэхээр дунджаар 100 гэд ботход энэ маань 350 мянган төгрөгийн үнэтэй гэсэн үг. 1 кг самс ноолуур. 1 кг самс ноолуур гаргахын тулд 2 кг угаасан ноолуур орж байгаа. Түүхийн ноолуур орж байгаа. Түүхийн ноолуур жишээлбэл зүүн талын ноолуур хамгийн сайн байдаг. За 150 мянган гаруй авах цаа гэж боддог. Тэгэхэд 2 кг буюу 300 мянган төгрөгөөр түүхийд авч байгаа. 1 кг самс ноолуур гаргахын тулд. Тэгээд тэр 300 мянгаас одоо тэр зах зээлийн 50-60 мянган төгрөгийн нэмэгдэл дээр манай дотоодын үйлдвэрүүд ажиллаж байгаа байхгүй юу? Дотоодын үйлдвэрүүдийн тэр 50-60 мянган төгрөг гэдэг маань манай 10 мянган тонн ноолуураараа бодоход 500-600 тэрбум төгрөг Монголд үлдэн гээд байгаа юм тэр. Энэ бүх энэ нэмэн өртөг Монголдо цалин хөлс татварлуулж үлдэх гээд байгаа юм. Тэгээд үндэсний үйлдвэрлэлүүд нь чадах чинь. Ийм үндэсний үйлдвэрлэлтэй болсноор ноолуурын үнийг энэ хямралын үед бид нар маш бага унгааж 10% дотор унгааж барьж авч чадчих байна. Дотроо үйлдвэрлэж чадж байна. Тэгээд шууд үнэтэй зах зээлд гаргах юм чадахгүй. Бид нар энэ бодлогыг өмнө ноосон дээр алдсан. Noosны үйлдвэрүүд бүгд хөвтсөн. Арь ширний үйлдвэрүүдээ бүгд нь унгаасан. Одоо тэгээ имэйлт дээр Тэгэхээр ноолуур авахгүй олдохгүй байна гэдэг. Үгүй. Та нар ингэ. За ингэ. Тэнцвэрийн бодлогоос явагдаад байгаа. Одоо би тараа хэлж штэ. 500-аас 600 тэрбум одоо яг энгийн хар тооцоо ихэд дундын бүс тэр ченжүүдээр дамжиж хятадын үйлдвэрүүдийн түүхийдийг бэлтгэл болж Монголоос гарч ирсэн. Энийгээ дотооддоо үлдээе гэж байна. Монгол улс ноолуурын том зах зээлд 8% оролцоогоо бид нар нэг 50% зүтгэх болцоо байна шүү дээ. Нийлүүлж чадчихэж. Дэлхийд өөр ноолуур байхгүй шүү дээ. Ягаад али болгон бусдын түүхийдийг бэлтэх юм? Али болгон үйлдвэрлэгүй байх. Үйлдвэрлэлгүйн үр дагавар арь ширэн дээр хаягдж байгаа, ноос хаягдж байгаа байдал чинь энтэй холбоотой. Ийм учраас бид нар цагаан алт төлбөрийн хүрээнд үйлдвэрүүдээ босхойг зорж байна шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн асуудлыг улс төр болгож тэр цаана тэр 5-600 тэрбумын ашгийг олох гэж бусдын түүхийдийг бэлтгэх гэж явж байгаа том эрх ашиг байгаа. Энэ тодорхой. Энэ зэргийн галыг авалгүй яах вэ? Тэгэхээр би одоо малчин олон түмэндээ хандж хэлэхэд үндэсний үйлдвэрүүдээ босгож ээж манай мад аж ахуй доктортой хөгжнөө. Арь шир ямар үнэтэй болж ийла? Дараа нь яаж унгаалаа? Энэ өсөлт уналтын хоёр савлгаан дотор үйлдвэрүүд байх болчихдог. Үйлдвэрүүд тонд төхөөрөмж нь хуучирчдаг, болсон хүчнээ алдчихдаг, ингээд өөр ширэнд орчдөг. За ингээд үйлдвэрлэгүй болсон Монгол улсын түүхийд яг хамгийн хямдаар бусдын хараанд орж байгаа. Ноолуур бол ингэж болохгүй. Ноолуурн дээр хариуцлах хамт. Энэ бол мал маллах, энэ самнаж гаргах гэдэг энэ бодлогоос олохоргүй л гэж ойлгож байна тийм. За. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр ийм бодлого хариуцсан сайдыг энэс ухрахгүй. Яагаад гэвэл энэ улсын хурлаар бодлого гаргаад бидэнд үүрэг өгсөн. Цагаан алт төлбөрийг хэрэгжүүл. Цагаан алт төлбөрийн хүрээнд та нар ноолуурынхаа боловсруулалт төвчнийг сайжруул, ноосныхоо боловсруулалт төвчнийг сайжруул, арь ширнийхээ боловсруулалт төвчнийг сайжруул. Үндэсний үйлдвэрүүдэд босго гэдэг даалгаврыг би хэрэгжүүлж байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс хоёр зөрчилтэй байгааз. Өнөөдрөө бодоод бид нэр энэ шийдвэрээ туцаллаа. Ноолуурын өсөхгүй. Урд хөрш маань маш өндөр тарифын хязгаарлалт орцсон. Өвөр Монголд яг малчтын ноолуур борлохгүй хэмжээнд байгаа. Хүнд үед тэрний доор авч унгаана гэдэг бол ноолуур 40-50 мянгаас гэтэрхгүй. Бид нар бохроор гаргадаг байхад ноолуур 20 мянга, 30 мянга, 40 мянга, 50 мянга л байсан. Угаадаг болсон 120, 140, 150 гэсэн. Одоо самдаг болъё л да. Самнуул бид нар 350 мянга руу явах гэдэг шүү дээ. Нэг дахин явах гэдэг. Дараа нь утас сулгая. Утас сулгуул бид нар дээшээ бүр $200 л явна. Буюу $200 чинь 700 мянга явна. Айхтар өсөж байгааз самнахад 350, утас суулгахад 700 мянга. Энэ болгон чинь 100 тэрбум миль одоо орлого Монгол улсад маань үлдээд байна. Үндэсний үйлдвэр босох тусам манай мал аж ахуй, малчтын амьдрал, орлого доктортой хамгаалагддаг. Сайд энэ ноолуурын үнийг яг хэн тогтоогоод байгаа юм бэ? Яам тогтоогоод байгаа юм уу? Эсвэл хятадууд тогтоогоод байгаа юм уу? Эсвэл малчид тогтоогоод байгаа юм уу? Эсвэл энэ яг эдийн засгийн нөхцөлөөр энэ зах зээлээрээ тогтоогоод? Яг зах зээлийн эрэлт хэрэгцээгээр л тогтдог. Тэр тогтож байгаа гол зах зээл бол Европын зах зээл дээр гол ноолуурын үн юугаар зүйл угаасан самсан ноолуураар тогтдог. 1 кг самсан ноолуур.
Тэгээд тэр 1 кг самсан ноолуурын үн тогтно. Тэр самсан ноолуурдаа нөгөө брэндүүд чинь аваад өөрсдөө нөгөө төр төрлөөрөө брэндийг хөгжүүлэлтээ хийн штэ. Зарим нь одоо оролт руугаа хийн, зарим цамц руугаа хийн, костюм руугаа хийн. Тэр нь өөрөөр. Тэгээ брендийн ашиг гэж том үн зорилго бидний өмнө байгаа. Эхлээд үйлдвэрлэлээ хөгжүүлье, чадвараа бий болгоход дараа нь Монгол ноолуур брэндээ бид ноолуур тэр анхнаасаа үйлдвэрөө бэхжүүлж чадвартай сайн брэндтэй бид нар гарвал зөвхөн ноолуураас бид нар 1-2 тэрбум доллар олно. Өнөөдрийн 400 сая доллар биш шүү дээ. Тэгэхээр сая бас Төсвийн байнгын орон дээр Евразийн эдийн засгийн холбоонд тийм ээ одоо төр хилцээр хийх зөвшөөрөл зохицуулалтыг хилцээд хойшлууллаа шүү дээ. Тэгэхээр ялангуяа энэ төр хилцээрт орж байгаа бараа бүтээгдэхүүн хөдөө аж ахуйн салбарыг хичнээн нэр төлөхийн бараа орох гэж байгаа юм бэ. За энэ дээр салбарын сайдын өвдөр нь яаж анхаарч байна? Та хоёр нь энэ хилцээрийг дэмжиж байгаа юм бэ? Хоёр талтай. Эрэг тал байна, сөрөг тал байна. За энэ Евразийн орнууд энэ Беларусь, Орос улбанус, Казах, Армян, Кыргыз. Нэгдүгээр тэд хүүтэн бүсийн орнууд. Сэрүүн бүсийн орнууд манай малайчун гаралтай түүхий эдийн экспортод үйлдвэрлэлд бол эргээр нөлөөлнө. Тийм биз? Нөгөө ноос, ноолор, хувцс, хунар, ажиал бүх юм чинь ийш маш амжилттайгаар 200 сая хүний зах зээл шүү дээ. За нөгөө талаар эдгээр орнууд маань маш хүчрхэг хөдөө аж ахуйн бааз урт орнууд. Хөдөө аж ахуйн